Өдрийн мэнд та бүхэндээ иргэн уулзж байна. Өнөөдрөөс эхлээд та бүхэндээ NBA 2000 оноос хойш онцлог үйл явдал хэмээх цувралыг хүргэхээр бэлэн болоод байна. Эхний дугаарт маань NBA 2000 оны Slam Dunk-ийн тэмцээний ялагч Vince Carter-ийн үзүүлбэрийн талаар бэлтгэсэн байгаа. За тэгэхээр энэхүү түүхэн зураг маань одоо цаг үеийн NBA сонирхдаг залуучуудыг одоо сагсан бөмбөгт дурлуулж одоо сагсан бөмбөгөөр хичээлүүлэх урам зориг өгсөн зурагнуудын нэг яхаарахгүй энэ зураг мөн юм. За тэгэхээр 2000 оны 2 сард болсон NBA-гийн бүх оддын тэмцээнд Raptors баг бол лигийн шинэ баг, Канадад байдаг баг учраас төдийлөн танигдаагүй. Мөн тэм тоглодог байсан Vince Carter ч гэсэн одоо лигт бас сайн танигдж амжаагүй ийм тоглогч байсан. Тэрээр өмнө одоо Dunk Contest орж үзээгүй байсан бөгөөд энэ үед бүх оддын цагирган дээрээс тоглох тэмцээнд бүртгүүлээд маш их сандарч айж байсан хэмээн өөрөө ярьсан байдаг. 2000 оноос өмнө бол 2 жил NBA Slam Dunk тэмцээн зохион байгуулаагүй. 99 онд ажил хаялт болсон. Улирлал бол дундаасаа эхэлсэн. За 98 онд бас энэ тэмцээнийг цуцлсан байсан. Тэгээд өмнөх одоо 97 онд нь Kobe Bryant Slam Dunk-ийн аварга болчихсон ийм үе байсан. Тэгэхээр Slam Dunk-ийн тэмцээний хувьд бол намгүй ийм үе байж байгаад 2000 он гараад ахин сэргсэн гэж хэлж болно. Түүний хувьд энэ тэмцээнд өөрийн үеэл Tracy McGrady-тэй хамт оролцснороо их онцлог. Тухайн үед тэд тэмцээнд орох талаараа байнга ярилцаж энэ шийдвэрээс эргэж буцаж байсан талаар ярьсан байдаг. Tracy McGrady-гийн хувьд бол энэ тэмцээнд бүртгүүлээд өөрийгөө тийм одоо creative dunker биш гэдгээ ойлгосон гэж хэлсэн. Харин Vince Carter-ыг бол энэ тэмцээнд төрүүлж болох талаар нэлээд итгэлтэй байсан гэдгээ ярьсан. Vince-ийн хувьд бол янз бүрийн зүйл туршихтаа бол McGrady-гээс илүү байсан байна. Энэ тэмцээнд мөн финалдсан Steve Francis хүртэл бэлтгэл хийлгүүгээр энэ тэмцээнд орсон гэж ярьсан байдаг. Гэхдээ түүний хувьд бол сайн өрсөлдөө үзүүлсэн байна. Тухайн үед Toronto Raptors-ийн media manager Dave Haggett Vince болон McGrady хоёрын хийсэн данкийг бэлтгэлдээрээ ерөөсө хараагүй гэж хэлсэн байдаг. Түүгээр зогсохгүй одоо тухайн үед багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Butch Carter гэж дасгалжуулагч маань багийнхаа хоёр ирч хүчтэй залууг одоо миний цагирганаас хол байгаарай тоглолт зөвшөөрөхгүй шүү гэж бэлтгэл дээр дүрм гаргаж ирсэн гэж ярьсан. Vince Carter-ийн хувьд бол ер нь тэмцээн болохоос 10 хоногийн өмнө л анх удаа бэлтгэл хийж үзсэн. Тэрээр аялын тоглолтоор San Antonio Spurs-ийн талбай дээр явж байхдаа нэг 30 минут орчим оролдож үзсэн байгаа. Энэ оролдлогодоо түүний 3 дахь данк буюу хөлн доогоороо бөмбөгөө гаргаад баруун гараар тогтдог тоглолтоор туршиж үзсэн. Энэ тоглолт нь одоо Tracy McGrady бөмбөгийг одоо ойлгож өгдөг байгаа. За тэгээд түүний хийсэн эхний тоглолт бол яг үндэ бол төлөвлөгдөөгүй байсан байна. Харин одоо baseline-аас эргэж хараад windmill хийдэг тоглолтыг бол эхний тоглолтоороо бодчихсон байсан баг. За ингээд тэмцээн эхлээд түүний нэрийг дуудахад маш одоо сандралтай гарсан гэж өөрөө хэлсэн. Тэгээд бөмбөгөө бариад ганц 2 удаа салаад эхний тоглолтынхоо хувилбарыг өөрчилсөн. За тэрээр эхний тоглолтоо ер нь дутуу бэлдэжсэн хийн гэж бодоогүй байсан байгаа. Тэгээд энэ тулсан цаг мөчтөд шийдвэрээ гаргасан. За тэгээд тэр өөрөө ярихдаа нөгөө Mario гээд тоглоомн дээр гардаг шиг эхний 2 залтаа хийхэд хүч өөрийнх нь бие орж байгаа нь мэдэгдээд дээшээ нэлээд тесрэлттэй өсөрсөн гэж хэлсэн. 360 эргээд цагиргуу харахад ер нь бол толгойн төвшөнд нь цагирган ирсэн байсан. Тэгээд баруун гараараа хүчтэй windmill тоглолт хийж дуусгасан. За энэ тоглолт бол түүний эхний тоглолт бөгөөд бараг тэмцээний хамгийн шилдэг тоглолт болсон гэж ярьсан. За түүний хоёр дахь тоглолт нь baseline-наас одоо back reverse 360 windmill хийсэн байгаа. Дараагийн тоглолт нөгөө өмнө бэлдэжсэн гэж хэлсэн. Одоо Tracy McGrady ойлгож өгөөд хөл хоорондоо бөмбөгөө гаргаад баруун гараар тогтдог. За энэ тоглолтын дараа авсан pause гэж ярьж байгаа. Тэр бол үнэхээр олон хүмүүст маш гоё санагдсан гэж хэлдэг. Хуруугаараа дээшээ заагаад зогсдог. Дөрөв дэх тоглолт бол бас хийж үзээгүй тоглолт. Тогоо хэсгээрээ цагирганаас дүүжлэгдэхээр шийдээд за хэдий тэр өвдөнө гэдгийг мэдчихсэн ч гэсэн гараа сайн үрж жагаад энэ тоглолтоо хийж гүйцэтгсэн байна. Энэ бол finally эхний тоглолт бөгөөд 5 дахь тоглолт personal line-аас нэг алхмын урдаас 2 гараараа тоглож дуусгасан байдаг. Ингээд энэ тоглолтуудаар Vince Carter өөрийгөө одоо NBA-д тесрэлт болоод тохог ур чадвараараа дархлан одоо цаг үед хүртэл түүний тоглолтуудыг тоглогчноор дөөрэж хийж үзчихэд Vince Carter магадгүй энэ тоглолтоороо өөрийн танигдаагүй байсан баг Raptors баг болоод өөрийнхөө сагсан бөмбөгийн карьерийг нээж өгсөн юм үздэг. Тэгэхээр энэ удаагийн дугаарт ийм гайхалтай түүхэн зураг танилцууллаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.